Өнөөдрийн төрслөх хичээлээр мал амтан зурах. Тэр дундаа 5 хошуу мал зурнаа. За, хичээл явагдах дөрөв. За, бусдыг хүндэтгэж хичээлд идэвхтэй оролцсноо. Олон хичээлээ сайн хийнэ гэсэн үг. За, зорилго нь 5 хошуу малынхаа тухай мэдэж авнаа. За, зорилт 5 хошуу малаа нэрлэж сурна, үр төлгийг нь ялгах, ашиг шимийг нь мэдэх. За, эхнээс нь 5 хошуу малыг нэрлээд дэвтэр дээрээ бичээрэй. За, ямаа, хонь, тэмээ, үхэр, адуу. За, 5 хошуу малын маань төл мал. Унага, ишиг, хураг, тугал, утга. За, хөгжилтэй байдлаар зурсан зураг байна. 5 хошуу малыг маань хонь ямааг бог мал, тэмээ, үхэр, адууг бод мал гинэ. За, нэгэсэндээ жижиг малыг бог мал, том малыг болонгууд бод мал гэж хэлдэг байна. За, бог мал маань харагдаж байна зураг дээр. Хонь, ямаа. За, бэлчээрт бол цуг ерөнхийдөө хариулагддаг. За, бод мал маань тэмээ, үхэр, адуу. За, тэмээний зурсан зураг байна. За, үхэрний зурсан зураг байна. Сайн ажиглаад. За, зурхтаа ашиглаарай. Эдгээр зургуудыг адууны зураг байна. За, хөвгүүд ерөнхийдөө морь зурах дуртай байдаг. За, сайн ажиглаад. За, дуурайж эсвэл зурах юм уу? Эсвэл санаа авч зураарай. За, ямааны зураг байна. За, энэ бол улаан өнгөтэй ямаа байна. За, ямааны өнгөл ерөнхийдөө цагаан, хар, хөх, улаан ямаа гэсэн зүстэй байдаг. За, 5 хошуу малыг өнгөтэй гэж хэлэхгүй, зүстэй гэж зүсэлж хэлдэг байгаа. За, хонь. За, хонь маань ерөнхийдөө цагаан өнгөтэй эсвэл хар хонь байдаг.
За эсвэл шар толгойтой байна юм уу? Шар алга хойно байдгаа. За гэртээ гэрийн даалгавар Хёод гэрэл хүүгийн зурсан зургийг хуулбарлахгүйгээр өөрөө сэтгэж зурна. За од гэрэл хүүгийн 5 хушуу мал зургийг сум будгаар буднаа. Будаж зурна гэсэн үг. За 5 хушуу малаа зураад усан будгаар будна гэсэн үг ээ. Хичээлд оролцсон сурагчдаа баярлалаа.